That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Одоогоос 11 жилийн өмнө буюу 2014 он тухайн он бол олон улсын дэг журам хэрхэн эмзэг байгаа, мөн геополитикийн эрх ашиг нь хэрхэн улс орнуудын хил хязгаараар тогтохгүй хүссэн газраа давж үйлчилж чаддаг хэвээр байгааг дэлхийн нийтэд маш тодорхой харуулсан чухал он болж үлдсэн юм. Арай дэлгэрэнгүй хэлбэл тухайн жил Оросын холбооны улс нь Кримийн хойгийг цэрэг болон улс төрийн аргаар өөртөө нэгтгэсэн жил байв. Энэ нь Балканы дайныг эстооцвол зөвлөлт холбоот улсын задралаас хойш Европ төвд анх удаага нэг улсын хил хязгаар өөр нэг улсын нөлөөгөөр өөрчлөгдсөн ноцтой үйл явдал болсон он байв. Мэдээж хэрэг энэ үйл явдлыг дэлхийн зарим улс орнууд эрт түрэмгийлэл хэмээн үздэг бол үлдсэн хэсэг нь түрэмгийлэл гэж огтоосон үздэггүй. Кримийн асуудлыг Оросын холбооны улс болон тэдний ойрын холбоотон улсууд дан ганц Украины асуудал бус харин Оросын түүхэн үзэл баримтлал НАТОгийн тэлэлт түүнчлэн өдрөөс өдөрт эрчимтэйгээр өөрчлөгдөж буй дэлхийн дэг журмын огтлцлын цэг хэмээн үздэг байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Кримийг Оросын холбооны улсад нэгтгэсэн цаад шалтгаан, мөн уг нэгтгэх үйл явдлын өрнөл хэрхэн нэгтгэх боломж бүрдсэн, геополитикийн үр дагаврын талаар олон өнцгөөс нь задлан шинжилж ярих болно. Тэгэхээр гол сэдвтэ орохоос өмнө та бүхэндээ хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг эмэн. Гэл бүндэн захиалчтай юм бах та. Болно штэ минь. За тэгээ Shopee Hub-аар бол хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно штэ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно штэ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу? Болно минь. Болно. Миний дөө. Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэтний картаар төлөөд захиалаад аваарай. Ах нь хэлсэн штэ болно гэж. Энэхүү том сэдвийн талаар ярихын тулд хамгийн эхлээд Кримийг нэгтгэхийн өмнөх Украины дотоод улс төрийн уур амьсгалын талаар ярих шаардлагатай. 2010 онд болсон Украины ерөнхийлөгчийн сонгуулиар Украины зүүн бүс буюу одоогийн дайн болоод байгаа Донбассын ард түмний сонголт давмгааснаар Виктор Янукович ялалт байгуулан Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр улс төрчийнхөө хувьд Оросын холбооны улстай харилцаагаа ойр байлгахыг эрмэлзэж, харин Европын холбоотой харилцаанд нэлээд болгоомжтой байр суурь баримталдаг нэгэн байв. Виктор Янукович ерөнхийлөгч болсныхын дараагаар Оросын холбооны улстай нэгэн чухал гэрээ байгуулсан юм. Уг гэрээг түүхэнд Харьковын гэрээ гэх болсон бөгөөд гэрээний үндсэн агуулга нь Оросын холбооны улсын тал хар тэнгисийнхэн флотыг Кримийн Севастополь хотод 2042 оны хүртэл үргэлжлүүлэн байрлуулахаар хугацаа сонголтын агуулгатай гэрээ байв. Уг гэрээг байгуулсны үр дүнд Оросын холбооны улсын зүгээс Украин улсад нийлүүлдэг байгалийн үнийг бууруулах тохиролцоо хийсэн юм. Оросын холбооны улсын тэнгисийн флот угаасаа хар далаад одоогийн Кримд зөвлөлт холбоот улсын үеэс байрлаж байсан бөгөөд уг флотын байршуулах хугацааг сунгасан явдлыг барууны үзэлтэй улс төрийн хүчнүүдийн зүгээс Украины тусгаар тогтнол алдагдаж байна хэмээх маш хүчтэй шүүмжлэлт өртсөн байдаг. Уг гэрээний улмаас мөн Виктор Янукович ерөнхийлөгчийн үйл ажиллагааны улмаас Украины нийгэмд баруун болон зүүн Украины ялгаа асар ихээр тодорхой гарч эхэлсэн юм. Баруун Украины ард иргэд Европын холбоо НАТО дэлсгийг дэмждэг үндэсний үзэлтэй Украин хэл соёлоо дээдэлсэн нийгмийн байр суурьтай хүмүүс цонхилж байв. Харин зүүн болон өмнөд Украины ард иргэд нь хоорондоо орос хэлээр ярилцгадаг, орос соёлд илүү ойр, зөвлөлт холбоот улсын үеийн нөлөөллийг хадгалсан бүлэглэлт давмгаалсан байр суурьтай байв. Улмаар нийгмийн хоёр хэсгийн энэхүү зөрчил нь улам даймжирсаар 2012 онд олон нийтийн бухимдал хамгийн хурц үе дээрээ тулж ирэв.
Учир нь ерөнхийлөгч Виктор Януковичийн гэр бүлийн хүрээлэл хэд баяжиж, Украинд авилгах олигархуудын дээрэнгүй ааш авир хэрээс хэтэрч, төр засгийн хяналт суларсан зэрэг шалтгаануудын улмаас иргэдийн итгэл түүхэн доод хэмжээндээ хүртэл унав. Гэхдээ жинхэнэ галыг үрдсэн үйл явдал нь 2013 онд болсон бөгөөд тухайн оны 11-р сард Украин улс Европын холбоотой хамтарсан ассоциацийн гэрээ байгуулах ёстой байв. Энэ нь шууд Европын холбооны гишүүнээр эзэсэхгүй боловч Украины эдийн засаг, хууль эрх зүй, улс төрийн орчныг Европын холбооны суурь зарчмуудад нийцүүлэх буюу нэг ёсондоо Европын холбоонд эзэсхийн бэлтгэлийг хангах гэрээ байв. Гэвч 2013 оны 11-р сарын 21-ний өдөр Украины засгийн газар уг гэрээнд гарын үсэг зурхгүй гэдгээ аль биесээр мэдэгдэв. Уг мэдэгдлийг Украины ерөнхий сайд Николай Азаровын засгийн газар гаргасан боловч үнэн хэрэгтээ цаана нь ерөнхийлөгч Виктор Янукович болон Оросын холбооны улсын дарамт асар их байсан хожим тодорхой болсон юм а. Хожим ил болсон мэдээллүүдээс харвал Украиныг Европын холбооноос зайгаа бариулахын тулд Оросын холбооны улсын зүгээс Украины бараа бүтээгдэхүүнүүдэд хориг тавих, байгалийн үнийг огцом нэмэгдүүлэх зэрэг дарамтуудыг үзүүлж, мөн хэрв Европын холбооноос зайгаа баривал 15 тэрбум Америк доллартай тэнцвэц санхүүгийн дэмжлэгийг тус амласан байдаг. Мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин тухайн үед маш өндөр ач холбогдолтой нэгэн мэдэгдэл хийсэн нь Украин бол Оросын түүхэн орон зайн нэг хэсэг хэмээн онцлон хэлсэн юм а. Ямар ч тач Украин улс Европын холбоотой хамтрах гэрээнээс татгалцсны үр дүнд тус улсын нийгэмд жинхэнэ гал дүрлцэж эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үеийн Украины ард иргэд ялангуяа залуучуудын дунд Европын холбоонд Украин улсыг нэгтгэх нь тус улсын дотоод авилгалыг бууруулах, иргэдийн эрх чөлөөг хамгаалах цорын ганц боломж гарц хэмээн харж байв. Ингээд уг шийдвэр гарснаар дөнгөж 2 хоногийн дараа буюу 2013 оны 11-р сарын 23-ны өдөр Украины нийслэл Киев хотын Майдны талбайд олон 10 мянган иргэд цугларч эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлв. Энэхүү жагсаал нь хожим улам бүр ирчийг авч Евромайдан хэмээх нэртэй улс орныг бүхэлд нь хамарсан хөдөлгөөн болж өргөжсөн юм. Тэгэхээр контентын дундуур та бүхэнд Subotai Pictures сувгийн зүгээс 5 жилийнхээ ойдоо зориулан гаргасан XX түүх буюу хүн төрөлхтний фото түүх номоо танилцуулж байна. За энэхүү ном маань 20 дугаар зууны хамгийн чухал, хамгийн голлох түүхэн үйл явдлуудыг гэрэл зураг болон дэлгэрэнгүй тайлбаруудын хамтаар нэгтгэсэн номоо. За ингээд та бүхэн хэрвээ түүх сонирхдаг бол ховор чамин ном цуглуулахыг хүсдэг бол мөн манай сувгийн мэдээллүүд танд ямар нэгэн байдлаар хэрэг болж та өөрийнх нь дэмжлэгийг илэрхийлэхийг хүсэж байвал энэхүү номноос худалдан авах боломжтой юм шүү. Номыг хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе. 2013 оны төгсгөлд эхэлсэн Евромайдны хөдөлгөөн нь 2014 оны 1-р сар гэхэд Киев төдийгүй бусад бүх хотуудад хүрээгээ твж улмаараа засгийн газрыг эсэргүүцсэн эсэргүүцэл нь хүчирхийллийн хэлбэрт шилжиж эхэлсэн байдаг. Барууны орнууд болон Европын холбооны зүгээс Украин улсыг энэхүү эсэргүүцлийг дарах гэж хүч хэрэглэхгүй байхыг удаадаараа уриалсан юм. Гэвч 2014 оны 2-р сарын 18-ны өдөр эсэргүүцэл хэрээс хэтэрч олон зуун цагдаа болон цэргийн албан хаагчид иргэдэд зодуулан гэмтэж бэртсэн тул Украины тусгай хүчнийхэн жагсагчдын эсрэг гал нээж эхэлснээр 100 гаруй хүн амиа алдаж олон зуун жагсагчид шархтсан байдаг. Яаж ч бодсон Украины нийгмийн дотоод уур амьсгал маш эдрээтэй, хүнд хэцүү болж эхэлсэн тул ерөнхийлөгч Виктор Янукович цаашид эрх мэдлээ хэвээр хадгалах нь маргаантай болж эхлэв. Ингээд тухайн оны 2-р сарын 21-ний өдөр Оросын холбооны улс болон Европын холбооны зуучлалаар Виктор Янукович өөрийн сөрөг хүчний улс төрийн намуудад төрийн эрх мэдлийг шат дараатаагаар шилжүүлэн өгөх тохиронд хүрэв. Гэвч энэ үйл явдал нь нэгэнт тесэрчгээд байсан олон түмний уур хилэнг намжааж чадсангүй. Улмаар уг үйл явдлаас 1 хоногийн дараа буюу 2-р сарын 22-ны өдөр Украины парламент ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулах шийдвэр гаргаж түүнийг үндсэн хуульд зөрчсөн хэмээн буруутгав. Аргагүй байдалд орсон Янукович эхлээд одоогийн Донецк муж руу дөрвөж улмаар Оросын холбооны улс руу зүхтэн гарав. Харин Украины парламентаас Александр Турчинов гэх хүнийг төр ерөнхийлөгчөөр томилсон юм. Ийхүү Украины нийгэм, Украины улс төр бүхэлдээ хямарч туйлын ороо бусгай цаг үе эд өрнөж байлаа. Харин яг энэ үеэр Оросын холбооны улсын зүгээс Кримийг онилж эхэлсэн юм. Оросын холбооны улсын зүгээс 2014 оны 2-р сарын 23-ны өдөр Украины ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан явдлыг хууль бус хэмээн үзэж буйгаан зарлав.
Улмаар Крим дахь Оросын талыг баримтлагч хөдөлгөөнүүд Украинд төрийн эргэлт боллоо хэмээн эсэргүүцлийн жагсаал хийж салан тусгаарлах хөдөлгөөнийг өрнүүлж эхлэв. Гэтэл 2 дугаар сарын 27-ны өглөө гинэтхэн ямар ч улсын төрийн далбаагүй, ямар ч нэр усгүй ногоон хувцас бүхий зэвсэгт этгээдүүд Крим даяар үзэгдэх болж тэдгээр зэвсэгт этгээдүүд Кримийн парламентын ордон Кримийн голлох объектуудыг цус урсгалгүйгээр өөрсдийн хяналтандаа авч Оросын төрийн далбайг мандуулав. Хожим тэдгээр зэвсэгт этгээдүүдийг Оросын холбооны улсын тусгай хүчний албан хаагчид байсныг Путин хүлээн зөвшөөрсөн юм. Оросын тусгайгийнхан асар богино хугацаанд Кримийн төрийн байгууллагууд болон хар тэнгисийн флотын бүс нутаг, нисэх онгоцны буудал, зам харгуй болон харилцаа холбооны төвүүд мөн тагнуулын газрын салбар байруудыг шууд хяналтандаа оруулав. Нэг ёсондоо бол Украин улс дотроо бужигнаж байсан тул энэхүү тогтворгүй байдлаасаа болоод Кримийг ямар ч хамгаалах чадваргүй болоод байв. Улмаар энэ үйл явдлын дараагаар 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Оросын холбооны улсын төрийн зөвлөл буюу парламентын дээд танхим хуралдаж Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинд аль биесээр гадаад улсад цэрэг ашиглах тусгай эрх олгох шийдвэр гаргав. Энэ шийдвэр нь Оросын холбооны улсын айрам Кримд аль биесээр орж ирэх хууль зүйн үндэс болж өгсөн юм. Оросын холбооны улсын зүгээс Кримд өөрсдийн цэргийг оруулахдаа Крим дэх Орос иргэдийг хамгаалах, фашистуудаас сэргийлэх гэх мэтээр шалтгаан тайлбарласан юм. Ийхүү Оросын цэрэг орж ирсний дараагаар 3 дугаар сарын 6-ны өдөр Кримийн орон нутгийн парламент шуурхай хурал зарлаж Кримийн хойгийг тусгаар тогтнуулах талаар бүх нийтийн санал асуулгыг ердөө 10 хоногийн дараа хийхээр өдөр товлов. Ийхүү 3 дугаар сарын 16-ны өдөр Крим даяар санал асуулга явагдаж ард иргэдийн 96.7% нь тусгаар тогтнолыг дэмжснээр Крим нь Оросын холбооны улсын нэг хэсэг болох хууль эрхцэн үндэслэлтэй болж хувирсан юм. Мэдээч уг санал асуулга нь Оросын холбооны улсын цэргийн хяналтанд явагдсан. Би даасан олон улсын ажиглагчдыг оруулаагүй гэх мэтээр нэлээд хил ам дагуулдагч эцсийн эцэст бүх хүзэр тухайн үед Оросын талд байсан учраас тэд өөрсдийн хүслээр хийж чадсан. Улмаар 3 дугаар сарын 17-ны өдөр буюу санал асуулгын маргааш нь Крим өөрсдийгөө аль биесээр тусгаар улс хэмээн тунхаглаж тэр дороо Оросын холбооны улсад аль биесээр нэгдэх хүсэлтээ гарган өгсөн байдаг. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хамтран ажиллагч байгууллага болох Авторгын хууль зүйн товчоогоо танилцуулж байна. Хэрвээ танд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөхөө хэрэг болвол Авторгын хууль зүйн товчоонд хандаарай. Үнэхээр бүх зүйлс дэндүү шуурхай явагдсан. Өөр аргач байсангүй. Крим Оросд нэгдэх хүсэлт гаргасны маргааш нь буюу 3 дугаар сарын 18-ны өдөр Москва хотод Кремлийн ордон дотор Кремийг Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд нэгтгэх түүхэн гэрээнд талууд гарын үсэг зурцгаав. Уг арга хэмжээнд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Кремийн хойгийн удирдагч Сергей Аксенов болон Севастополь хотын захирагч Алексей Чалый нар оролцжээ. Улмаар 3 дугаар сарын 21-ний өдөр Оросын холбооны улсын парламент уг гэрээг батлаж Орос улс үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар Кремийн хойг болон Севастополь хотуудыг Оросын холбооны улсын 2 шинэ субъект болгон бүртгэж авсан байдаг. Крим Оросын мэдэлд орсны дараагаар Кремийн нутагт байсан Украины армийн цэрэг офицеруудын зарим хэсэг нь Оросын иргэн болж Кремд үлдэж амьдарсан бол үлдсэн хэсэг нь Украины нутаг руу буцав. Мэдээж уг үйл явдлыг Америк нэгдсэн улс болон Европын холбооны зүгээс олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчсөн үйл явдал хэмээн үзэж, эдгээрээс гадна Канада, Япон, Австрали зэрэг улсууд Оросын холбооны улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудад визний хориг тавьж, Оросын банк болон зарим компаниудыг эдийн засгийн хоригт оруулав. Харин Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс Кремийн нэгтгэлийг ард түмнийх нь өөрсдийнх нь хүсэл зориг, түүхэн шудраг ёс, Крим бол Оросын салшгүй нэг хэсэг гэх мэтээр удаа дараа хариу мэдэгдэл хийсэн. Украинчууд дотоодын хямралаасаа болоод ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр Кремийг Оросд өгсөн түүхтэй. Мөн уг үйл явдлын улмаас олон улсын геополитикийн тэнцвэр алдагдаж эхэлсэн гэж хэлж болно. Кремийн нэгтгэл бол зөвлөлт холбоот улсын задарлаас хойш Европ төвд нэг улсын хэл нөгөө улсын зэвсэгт хүчний нөлөөгөөр анх удаага зөрчигдсөн үйл явдал болсон юм. Мөн уг үйл явдал нь бодит байдал дээр бол 1994 оны Будапештийн санамж бичгийг шууд зөрчсөн үйл явдал байв.
Мөн Кремийг нэгтгэсний үр дүнд НАТОгийн зүгээс зүүн Европ дахь цэргийн баазуудаа нэмэгдүүлэх шийдвэр гарч улмаар Орос Украины харилцаа бүрэн уналтанд орж хожим Донбассын төлөөх их дайн ихэх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Мөн Оросын эсрэг барууны хоригууд цаашид олон жил үргэлжилж улам цаашилбал шинэ хүйтэн дайнтай төсөөтэй нөхцөл байдал үүсжээ. Эцэст нь хэлэхэд Кремийн нэгтгэл бол газрын зураг дээр ердийн нэг шугамын өөрчлөлт бус харин 21-р зууны дэлхийн дэг журмын гүнзгий цувралт байсан гэвэл илүү зохино. Энэ үйл явдал нь нэг талын хүчнийхний хувьд түүхэн шудраг ёсны сэргэлт байсан бол нөгөө талын хувьд харин шудрах бус төрөмгийлэл болж үлдсэн юм. Манай өнөөдрийн дугаар та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.